Энэ бичлэгт дурддаж буй хэрэг үйл явдлууд нь Монгол Улсын шүүхийн шийдвэрийн цахим санд нийтэд нээлттэй байдлаар байршуулсан шийтгэх тогтоолууд болон хууль ёсны баримтуудад үндэслэсэн болно. Манай подкаст нь хэн нэгний нэр төрд халдах, гутаанд доромжлох зорилго агуулаагүй бөгөөд зөвхөн гэмт хэрэг, түүний уршигыг эргэцүүлэхэд чиглэсэн болно. Өнөөдрийн бэлтгэх хэргийн тухайд гэрчүүдийн мэдүүлэг, үйлчлэгийн тэмдэглэл, шинжилгээний дүгнэлтийн үндэслэн та бүхэнд ярьж өгье. Шүүхийн тогтоолд тус гэмт хэрэгт дурддах хүмүүсийн нэрийг нууцлсан байгаад бол цаашид амь хөрөгчийг долом гэмт этгээдийг эрдэнэгээд тус бүр яриад явъя. 2022 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 7 цаг 42 минутад цагдаагийн байгууллагын 102 дугаарын утсанд манай эхнэр нас барсан юм шиг байна гэх дуудлага ирсэн байдаг. Дуудлага өгсөн хүний гэрийн хаяг нь тодорхойгүй ойлгомжгүй байсан учраас ч юм уу тухайн хүн нь гадаа гарч цагдаа нарыг хүлээж цагдаа нарт бол замаад зааж өгсөн. Тэгэд тэр гэрлүүн явж байх хугацаанд эрдэнэс архи согтууруулах ундааны зүйл үнэртэж байсан ба юу болсон талаар асуухад эхнэр бит хоёр өчтөр унтаад өглөөс ирсэн чинь нас барчсан юм шиг байна. Би сайн мэдэхгүй байна гэж хэлдэг. Тэгэхээр цагдаа эхнэр чинь хамт архиусан уу гэж асуухад эрдэнэ бол уусан гэж хариулсан. Тухайн хүн уймарсан, манарсан байдалтай яриа үйлдэлтэй байгааг бол цагдаа айлуужи анзаарсан байсан. Цагдаагийн алба паагш 8 цаг 14 минутад хэргийн газар очиход хашаан дотор нэг монгол гэр байсан. Тухайн гэрлөө ороход гэрийн зүүн баг нь харалтаа дээгүүрээ хүнжил нөмөрсөн 45-аас 50 орчим насны эмэгтэй хүний цогцос байдаг. Дуудлагын дагуу утсан цагдаа шуудхан 103 дугаар руу дуудлага өгсөн. Төргөн тусламж руу дуудлага өгч байх хугацаанд эрдэнэ би алхахдагчсан юм биш үү гэх зэргээр учир бүтээлэг зүйлийг бол яриад амдаа өглөөд исэн. Цагдаа түүнээс танаа гэрт ингээд та хоёроос өөр гадны хүн ирж архиусан уу гэж асуухад ямар ч хүн ирээгүй бид хоёр хоёулахна байсан гэж хариулсан. Цагдаа эрднийг гэрээс нь авч гараад хэргийн газрыг хамгаалалтанд авсан ба жижүүрийн шуурхаа бүрэлдэхүүнд мэдээлсэн байдаг. Шуурхаа албаны мөрдөгчд хаягийн дагуу ирэхэд цэнхэр өнгийн хаалгатай модон хашаатай монгол гэр байсан. Гэрт орж үзлэх хийхэд гэрийн тавилга эд хогшил эмгэгцтэй байсан боловч зуухны хойд хэсэгт ногоон өнгийн хүнжлөөр бүтээсэн эмэгтэй хүний цогцос байдаг. Хүнжлийг авч үзлэх хийхэд толгойн хэсэг нь зүүн хойд зүгт харсан, доош харан хөвцөн, дээгүүрээ ягуун өнгийн подфолктой хар өнгийн өмдтөө, амьсгүй ам хамраас нь гарсан зүйлгүй, эрүүг өргөж хүзүүг нь үцхэд улаан хөрөнгөний боолтны оромтой хоолоо боогдож нас барсан байдалтай эмэгтэй хүний цогцос байдаг. Шуурхаа бүрэлдэхүүний эрүүгийн мөрдөгч эрдэнэ хандаж эхнэр чинь нас барчихсан байна штэ. Хэр их архиусан юм бэ гэж асуухад эрдэнэ өгчгснийг та нар яаж мэдэж байгаа юм? 103 чин ирээгүй байгаа биз дээ гэж хэлсэн байна. Нийслэлийн төргөн тусламжийн 103 дугаарын утсанд Баянзүрх үргийн 9-р хороо Тэг тоотод хүн нас барсан их дуудлага ирүүлсэнийг хуваарийн дагуу хүлээн авч очдог. Тухайн газарт очиход амь хөрөгчийн нөхөр гихний эрэгтэй хүн хашаан дотор гэрийнхээ өөдөнд суучсан уйлаад сууж байсан ба 4 орчим цагдаагийн алба багчид тухайн газар үзлэг хийж байдаг. Төргөний эмч болсон асуудлын талаар хэн нэгэнтэй ерөөсөө ярилцаагүй ба хохирогчийн нөхөр гих эрэгтэйгээс юм асуухаар асуултанд нь ерөөсөө хариулахгүй уйлаад л байсан. Мөн архи согтууруулах ундааны зүйл хэрэгэлсэн байдалтай байгааг нь бол анзаарсан. Эмч хохирогчийн хүнжлийг зохиож шагнуураар зүрх судасны үзлэг хийхэд зүрх зогссон хүүхэн хараа нь рефлексгүй, гэрлийн орволгүй, хариу үйлдэлгүй тархин өгчсөн, бүх мөчтөд хөрөлт өссөн, мөрийн толб тодоор өсөж хөхөрсөн, нас бараад удсан байдалтай цогцос байдаг. Үүний дараа сэжигтэн эрднийг 2022 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 09-өөс 10 цагийн хооронд Баянзүрх дүүргийн цагдаагийн 3 дугаар хэлц дээр авчирсан ба 12 цагийн орчимд эрүүлжүүлэх байр руу явуулсан байдаг. 2022 оны 10 дугаар сарын 15-ны өдөр цогцост үзлэг хийсэн тэмдэглэлд уг цогц нь 167 см өндөртөө 56 кг жинтэй хар хөрөн өнгийн өстэй 48 настай эмэгтэй хүний цогц байна. Үзлэгээр биеийн ерөнхий хүчил зөв 2 нүдний завх анаастай хүүхэн хараа 2 талд жигт саст улаан ягаан өнгөтөө эвэрлэг болтлон гарцсан хамрын нуруу тэмтэрч үтгэд бүтэн ам жимээ журуул хатаж хар хөрөн өнгөтөө болсон дээд доод үзэгдэх шүд бүрэн хүүрийн хөшрөлт эрүү хөзөө дээд доод мөчтөд тод
Хүүрийн толгой биеийн ард дарагдааг үхсгээр тод ягаан өнгөөр үүссэн. Дарахад арилахгүй хоёр чихний дэлбээ бүтэн чихний совог хамарнаас гарсан зүйлгүй амнаас хөрөн шингэн гарч зүүн хацарлаа уурсаж хатсан. Өтгөн шингэний сүрнээс гарсан зүйлгүй гар хөлийн хуруунууд бүтэн хүзүүн дунд хэсгээс бүтэн хөндлөн нэг ороож түүхний мөгөөрсний төвшөнд баруунаас зүүн тийш чиглэсэн ирүүний зүүн булаг хурч төгссөн хатуу даргар хөрөн улаан өнгийн зүйлээр дарагдлын оромтой өөр биед харагдах гэмтэлгүй нас бараад 24-өөс 25 цаг орчим болсон байх магадaltaй гэж бол дүнсэн байна. Мөрдөгчид 2022 оны 10 дугаар сарын 16-ны өдөр хэргийн газарт нөхөн үзлэг хийж гэрийн зүүн үнэн дөлгөөстэй байсан улаан өнгийн 4 м 80 см урттай чагтаг цагаан өнгийн уяа 3 ширхэг болон 0.75-тай хамаг монгол нэртэй архины шил зэргийг хураан авч хурууны хийг бол бэхжүүлэн эд мөдрийн баримт болгон авсан байдаг. Энэхүү эд мөрийн баримтууд дээрээс бэхжүүлэн авсан хурууны хээнүүд нь амь хохирогч дуулан болон түүний нөхөр Эрдэнэхтэй бол яг тохирч байсан. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шүүх эмнэлгийн шинжилгээний газрын шинжээч 2022 оны 11-р сарын 4-ний өдөр долмын хүзүүнд битүүд хөндлөн дарагдсан орон бүхий гэмтэл тогтооглоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн уяаг гогцоогоор хүзүү хоолоо дарагдах үед үүсэх боломжтой. Хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой. Уг гэмтлийг өөртөө үүсгэх боломжгүй. Талигаач нь Болтын улмаас амьсгалын дутагдалд орж нас баржээ. 2022 оны 10 сарын 15-ны тэг цаг 55 минутад хийсэн цогцсны гадна үзлэгээр талигаач нь нас бараад 24-өөс 26 цаг орчим болсон байсан. Талигаачийн ходоодонд дүүрэн хагас боловсруулсан хоолны агуулмжтай байсан. Талигаач нь нас барах үедээ хүнд зэргийн согтолцтой байсан. Мансууруулах болон сэтгцэд нөлөөлөх бодис илрээгүй. Талигаач нь 1-р бүлгийн цустай байна. Талигаач нь зүрх булчингийн эвгэх шил өвчтөй байсан ба энэ нь үхэлд хүргээгүй байна. Эмнэлгийн яаралтай тусламж үзүүлсэн ч насыг аврах боломжгүй байсан байна. Талигаачийн өтрээ шулуун гэзний хонигш булчинд гэмтэл бол тогтоогдоогүй гэсэн дүгнэлтийг хийсэн. Түүнчлэн эд мөрийн баримтаар ирсэн улаан өнгийн нэг ширхэг уяад 4 м 74 см урттай 1.5 см өргөнтэй байв. Энэ уяагаар талигаачин хүн 100 дэх дарагдлын ором гэмтэл үүсэх боломжтой гэсэн дүгнэлтийг гаргасан. Сэтгцийн эрүүл мэндийн үндэсний төвийн шинжээчид сэжигтэн эрдэнэ хэрэг хүлээх бүрэн чадвартай ямар нэгэн сэтгцийн өвчлөлгүй гэсэн дүгнэлтийг гаргасан. За тэгвэл дулам гэж хэн байсан бэ? Хохирогчийн ээжийн өгсөн мэдүүлгээс дулам 1974 оны 11-р сарын 8-ны өдөр Өвөр хангай аймагт төрсэн айлын том охин 4 эрэгтэй 2 эмэгтэй дүүтэй нөхөр Эрдэнэ охин нарын хамт амьдардаг байсан ба туслах тогооч ажилдаа байжээ. Мөн архи согтууруулах ундааны зал хэрэглээд 10-аад жил болж байсан юм байна. Тэгвэл гэмт этгээд Эрдэнэ гэж хэн бэ? Гэмт этгээдийн төрсөн дүүгийн өгсөн мэдүүлэг. Эрдэнэ 1966 онд Улаанбаатар хотод төрсэн ах 2 настай би 7 сартай байхад аав талигаач болоод ээж сургуультай сураад ах бит хоёрыг эмээмээр хардаг байсан. Манай ах бага наснда Баянзүрх дүүргийн ерөнхий боловсролын дугаар сургуульд суралцж төгссөн. 10 жилдээ үлгэр жишээ суралцдаг байсан. 1985 онд Политехникийн дээд сургуульд уул уурхайн инженерийн ангид орж суралцж 1990 онд төгсөөд Өмнө Говь аймгийн одоогийн 5-7 урахад 2 жил ажиллаж байгаад Хинтээ аймагт Жоншны үйлдвэрт инженерээр ажилд орсон. Тухайн үйлдвэрт ажиллаж байх хугацаанд манайх орон сууцнд боломжийн байдалтай амьдарч байсан. 1994 оны үед ахын бие өвдөд Улаанбаатар хотод ирээд үзүүлтэл уушиг усцсан гээд хагалгаанд орж уушгийг нь тайраад түүнээс хойш группт орсон. Түүнээс хойш машин техникийн жижиг сажиг эдэг зарах зэрэг ажил хийдэг байсан. 2005 онд намайг Солонгосоос ирэхэд Эрдэнэ ах Дулам гэх эмэгтэйтэй суугаад хамт амьдарч байгаа гэсэн. Дулмын жирэмсэн байсан. Тэр үед ах Багнуурт хадминд амьдарч байсан ба намайг очиход их ядруу байдалтай нэг байшинд амьдарч байсан. Би Багнуурт хашаа байшин авч өгсөн. Улаанбаатар хотод газар авч гэр барьж өхөр мал авч өгөөд маллуулах зэргээр тусалсан. Харин эхнэр Дулмын ажил хийх дургүй. Зан ар шимуутай ширүүн хүн байсан. Хаяа гэрт нь очихоор ахын нүүр ам хавцсан заримдаа хөл биеийн шарах зэрэг болсон байдаг.
Яаж гисэн юм гэж асуухаар үхртээ мөргүүлээд унаад гихцэргээр худлаа оны яриад идэв гэсэн. Би өөр нь ахад их санаа тавьдаг байсан. Ах харин доломгийн хэмэгтэйдээ татагддаг ч юм уу яадаг юм байсгийгээд л хаяад явчихоор нь араас нь явах гээд байдаг. Ахын ихнэр долом нь ирүүл согтуудаа манай дүүнэр рүү залгадаг. Ахыгаа аваач та нар гихцэргээр орилж шаарддаг. Бид нар ахыг очиод авахаар долом араас нь ирээд тэгээд ах буцаад явчихна гэх зэрэг асуудлууд их болно. Манай ах их дуу муутай, маш зөөлөн сэтгэлтэй, багаасаа их өөрөвч тус зантай байсан. Юмс шунаад байдгүй хүний үгээр байдаг. Ажилд сайн хүн байдаг. Бид нарын нудан дээр бол хоорондоо их сайхан харилцаатай байгаа харагддаг. Гэхдээ ахыг нүүр аманд хөхөрсөн, шалбарсан, гар хуруу хугарсан, биелдсэн төлөгцсөн байдалтай байхыг хэд удаа харж байсан. Тэгээд яаж гисэн юм бэ гэж асуухаар долом урд урн ороод харин машин засаж байгаад хоол хийж байгаад гих зэрэг зүйлс яриад байдаг. Ер нь одоо нас барсан хүнийг муу хэлэх муухай юм. Гэхдээ долом их ширүүн, дорин, догшин зантай, архинд их дуртай, худлаа яриад байдаг. Санагддаг. Өөрөө ажил хийхгүй байж ах руу чи юм уу ажил хийсэнгүү, мөнгө олж ирсэнгүү гэх зэргээр дайраад байдаг юм шиг санагддаг. Ах одоо хөгшин настай болсон. Ажил төрөл хийж чаддаг ч юм уу да. Хаяа нэг техникийн зах руу гараад 5-10 цаас олж ирдэгч амьдралд нь хүрдэггүй юм шиг байгаа юм. Хаяа хамт ажилтай хүмүүс дулан байнга ахыг зодож нүдээд орилж хашгираад байдаг гэж ярьж байсан. Ах эрдэнэ архиухаараа бүр огт дуугүй болчдөг. Ширүүн догшин зам байдал байхгүй гэж мэдүүлээ өгчээ. Долон болон эрдэнэ нарын харилцааны талаар тэдний охины өгсөн мэдүүлгээс манай аав ээж хоёр заримдаа архиуучдаг байсан. Ер нь ихэвчлэн ойролцоогоор 7 хоногт 4-5 удаа архиуучдаг байсан. Архиусан үедээ манай ээж аягүй өглөө болчдаг. Аав харин амандаа өглөж байгаа л унтаад өгдөг. Хаяа хоорондоо хэрэлдэн гэхдээ очиргүй зодтолдох асуудал болж байгаагүй. Хэрэлтийн хувьд хэрэлддэг байсан. Хэрэлдээд байдаг учир шалтгааныг би мэдэхгүй байна. Ирүүлдэж цогтуудаач хэрэлддэг. Гэхдээ хэрүүлэх давтамж нь тийм ч ойрхон биш. Хаяада аав ээжийн ажлын газрын хүмүүс манайхаар орж гараад архиудаг байсан. Манайхаар байн орж гардаг хүн бол байхгүй. Долмын манай төрсөн ээж эрд манай төрсөн аав. Би аав ээж хоёртаа 16 нас хүртлээр буюу 2021 он хүртэл шар хаданд амьдарч байгаад 2021 оны 10 дугаар сард эмээ гэхийн гэрт байж дугаар дүүргийн дугаар сургуульд суралцахаар болсон. Манай ээж дугаар захын хоолны газарт тоогооч хийдэг байсан. Хүмүүстэй нийтдээ харилцаатай, хүнд тусч, өөрт байгаа юмаа хүмүүс тараагаад өчгдөг. Хүнтэй хэрэлдэж, муудалцаж байхыг нь би хараагүй. Таних хүмүүс нь бүгд манай ээжид сайн байдаг. Манай аав хүний үгээр байдаг, дуу цөтөө, даруу төлөв зантай. Ээжид загнуулаад л байж байдаг. Хүний өдөөс сүргүүд хэрэлдэж, муудалцаад байдаггүй. Хүнд тосорхоо зантай, нэг юм хийхээрээ шаргуу тууштай, хүнд худлаа хэлж чаддгүй. Яг л үнэнээр байдаг. Харин аав архиухаараа л яриа хөөрөтөө болчихдог гэжээ. Одоо та бүхэнд гэмт этгээд эрдэнэ нь анх сэжигтнээр цагдаагийн байгууллагад өгсөн мэдүүлгийг хүргэе. Би дуламгийн эмэгтэйтэй 2001 онд танилцаад хамтран амьдарч эхэлсэн. Дундаасаа нэг хүүхэдтэй. Манай охин 17 настай. Дулам бид хоёр албан ёсны гэрлэлтийн баталгаа байхгүй. Уржигтар буюу 2022 оны 10 дугаар сарын 14-ний өдөр би зах дээр машин засварын ажил хийгээд 30 мянган төгрөгийн цалин аваад 19 цагийн үед гэртээ ирсэн. Гэрлүүгээ явж байх замдаа хоёрын буудлын орчин байдаг дэлгүүрээс нэг шил 0.75 литрийн архи мөн тамхи хоолны зүйлүүдээ аваад ирсэн. Намаа гэртээ өрөх үед эхнэр дулам унтаж байсан ба сэрээд бид хоёр архиа хувааж унгаа би хоолоо хийсэн. 22 цагийн үед хоол хийж идчихэд архиа ууж байхад эхнэр хүмүүс ажил хийгээд мөнгө олоод байхад чи мөнгө олсонгүй гэж хэлээд над руу уурлаад би олж байгаа нь энэ шүү дээ бид хоёрын дунд маргаа өссөн. Тэгээд бид хоёр хэрэлдэж байгаад би эхнэр долмыг айлгах гээд гэрийн тооны чагтганы уяг аваад хүзүүгээр нь хальт боотол долом унтчих шиг болсон. Тэгээд би эхнэр долмын араар орж өвтөд унтсан ба өглөө 7 цагийн үед сэрээд долмын биед хүртэл би энэ хүүтэн болчихсон. Нүүр аманд цанхиж гисэн байхаар цагдаагийн байгууллагад дуудлага өгөөд зам дагуу очиж тоцохоор гарсан. Тэгээд цагдаа нар ирээд нас барсан байна гэж хэлээд намайг авч ирүүлж байсан. Би тухайн үед нэгэн согтолтой байсан. Болсон асуудлын заримыг санахгүй байна. Манай гэрт бид хоёроос өөр хүн байгаагүй. Мөн гаднаас ямар нэгэн хүн орж гараагүй. Учир нь би ажлаа тараад гэртээ орохдоо хашааны хаалгаа төгссөн ба маргааш өглөө цагдаад удчихад тосож авах гээд гэрээсээ гарах үед манай хашааны хаалга цоочдоо хിവэрэ байсан. Ямар нэг онцгой
Содон шинж тэмдэг байгаагүй. Би ямар учраас боох болсноо мэдэхгүй байгаа. Хэрэлдэж байгаад уур хүрээд л уягаар боосон байх. Миний нүүрэн дээр байгаа шарх бол 4-5 хоногийн өмнө долон бит хоёр хоорондоо бас л мөгнөөс улж хэрэлдээд долон миний нүүр болон гарыг мажиж гэмтэл шарх учруулсан. Залуу байхад бол хэрэлдэж, муудалцаж, зодтолж байсан. Гэхдээ тэр үедээ цагдаагийн байгууллагад шалгагдаж байгаагүй. Харин сүүлийн үед манай эхнэр биеийн муудаад ажил хийхээ болоод миний олж ирсэн мөнгийг амьдралд хүрэхгүй бит хоёрын дунд хэрүүл маргаан үсэд байдаг болсон гэх мэдүүлгийг өгсөн. Эрдний 2022 оны 11-р сарын 25-ны өдөр яллагдагчаар дахин өгсөн мэдүүлэг. Би 2022 оны 10-р сарын 14-ний өдрийн 19 цагийн үед ажлаа тараад гэртээ ирсэн. Гэртээ харих замд дэлгүүр ороод 2 хайрцаг тамхи, нэг ширхэг 0.75 литрийн Монгол нэртэй архи хоол ундны зүйл авч очсон. Намайг гэрлүүг ороход манай эхнэр дулам гэрийн баруун талын орон дээр ганцаараа унтж байсан. Намайг орж ирэхэд эхнэр сэрхээр нь би ажилдаа яваагүй юм гэж асуудал. Харин өнөөдөр явж чадсангүй гэж хэлсэн. Сүүлийн 10 орчим хоног манай эхнэр дулмын бие өвдөд ажилдаа явж чадаагүй байсан. Тэгээд гал түлээд хоол хийсэн ба хоол хийж байх үедээ дэлгүүрээс авчирсан архиа хуваажуулсан. Тэгээд 21 цагийн үед хоолоо хийж идчихэд би гэрийн хойд хэсэгт газар хөвцсөн ба манай эхнэр миний урт талд хажуугаар орж хөвцсөн. Тэгээд 22 цагийн үед би зурагт харж байгаад унтаад өгсөн. Түүнээс хойш юу болсныг мэдэхгүй байна. Би өдөржингөө хоосон өвчсөн. Мөн гэр маш халуун байсан учраас ядралтаа дийлэлгүй унтсан. Тэгээд маргааш 7 цагийн үед сэрээд эхнэр долмыг сэрэх гэснээ болоод ямар ч байсан эхний ээлжинд галаа түлээд хоолоо халаачаа гэж бодоод боцоод иртэл манай тооны чатганы уяа газар дунчгсан байхаар нь би аваад дээшээ өнөнд үлгсэн. Тэгээд би галаа түлхгээ зуухны хажууд очил зуух бүлээхэн байхаар нь би дулмаас галаа түлэх үү хоолоо халаах уу гэж асуух гээд мөрнөөс нь таттал би энэ хөв хөтөн байсан. Тэгэхээр нь би хүнжил нөмрүүлээд жоохон сууж байснаа яагаад сэрэхгүй байгаа юм бол гэж удаа дахин мөрнөөс нь таттал би энэ хүсчихсэн байсан. Ер нь эвгүүтч гэж бодоод ширээн дээр байсан Монгол нэртэй архинаас 2 удаа очиад буцаад зам руу гарч цагдааг тосч аваад гэртээ ирсэн. Долом тухайн архинаас бага хэмжээтэй л уусан байх. Намайг анх ажлаа тараад гэртээ ирэхэд долом ирүүл байсан. Бид хоёрын архиуж байхдаа хоорондоо ерөөсөө хэрэлдэж муудалцаагүй. Харин уг өдрөөс 5 орчим хоногийн өмнө байхаа бид хоёр мөгний асуудлаас болж муудалцсан ба долом намайг чи ажил хийгээд байдаг тэгсэн мөртлөө олигтой мөнгө олохгүй гэд уурлахаар нь би ажил олдохгүй байна шүү дээ гэж олж байгаа мөнгө энэ л байна гэж маргалдаад долом намайг маацсан. Би энэ гэмтлийг хэрхэн учирсан талаар мэдэхгүй. Бид хоёрыг архиуж байх үед болон унтж байх үед гаднаас ямар нэгэн хүн орж ирээгүй. Манайхаар ерөн хүн орж ирээд байдгүй юм. Би анх гэртээ ирэхдээ хашааныхаа хаалгыг дотор талын гогцоотой төгжээгээр нь төгссөн. Өглөөн цагдаа тосох гээд гарах үед уг төгжийн төгжээтэй л байсан. Би доломтой өөр авлага ус сонзонгийн асуудал байхгүй. Би өмнөх баталгаагаа салгаагүй учраас доломтой гэрлэлтэд батлуулаагүй. Би 1990-ад он хүртэл Баянзүрх дүүргийн дугаар зах дээр автомашины сэлбэг зарсан. Энэ хугацаанд Сараа гэх эмэгтэйтэй хамт амьдарсан ба дундаасаа нэг хүүхэдтэй болоод салсан. 2001 онд доломтой танилцаад түүнээс хойш Багнуур дүүрэгт амьдарч байгаад 2006 оноос хойш Улаанбаатар хотод ирж амьдарсан. Талигаа ч Өвөр хангай аймагт төрсөн дугаар дүүрэгт 10 жилээ төгссөн. Түүнээс хойш боловсрол эзэмшээгүй. Урд нь нөхөртэй байсан нөхрөөсөө нэг хүүхэдтэй. Зан Арашингийн хувьд хүнийг уурлан гомдно гэж бодохгүйгээр хэлмээр байгаа үгээ шууд хэлчихдэг. Хүнд тусрах уу ахуйн талд ажилд сайн ажил хийхээрээ хүнд гологдоод байдаггүй. Хүнтэй арга ивээ олохтой гайгүй харилцааны хувьд хэвэн байдаг. Би талигаачтай урд өмнө нь хэрэлдэж муудалцаж байсан гол шалтгаан нь ажил хийгээд олж байгаа мөнгө амьдралд хүрэхгүй байгаа учраас мөн би машин засаад мөнгө авч чадалгүй холихтуулсан үед уурлаж загнаад байдаг байсан гэх мэдүүлгийг өгчээ. Харин 2022 оны 12 сарын 16-ны өдөр яллагчаар дахин өгсөн мэдүүлэгтээ би шөнө унтаас ирэхэд манай гэрийн чатгахны үеийг газар дунчгсан байхаар нь буцаагаад гэрийн үнэнд хавчуулсан. Би тухайн үед юу гэж мэдүүлснийг сайн мэдэхгүй байна. Манай гэрийн чатгахны уян гэрийн зүүн хэсгийн үнэнд хавчуулаастай байдаг. Уг нь газар унаад байдаггүй. Долгиолсон хэлбэртэй хавчуулсан байдаг. Хүн л татаж авахгүй бол өөр ямар нэгэн хөдөлгөөнөөр газар дунна гэсэн зүйл байхгүй гэх мэдүүлгийг өгсөн. 2023 оны 4-р сарын 23-ны өдөр яллагчаар дахин өгсөн. Би яг он сар өдрийг нь мэдэхгүй байна. Цагдаа хорих 461-р байр руу явахаас өмнө
Мэдүүлэг авсан. Талигаач нас барсан өглөө би цагдаа дуудаад цагдаа нар ирээд намайг авч яваад эрүүлжүүлэхэд хонуулсан. Тэр өдрийн маргааш надаас одоо яг энэ мэдүүлэг авч байгаа өрөөнд мэдүүлэг авсан. Талигаач нас барсан өглөө 9-өөс 10 цаг үед цагдаагийн байгууллага дээр ирсэн. Би 12 цагийн үед эрүүлжүүлэх байрлал явсан. Би тэр хооронд мэдүүлэг өгөөгүй. Эрүүлжүүлэхэд хоноод буцаж хилтэсээр 11-ээс 12 цагийн үед ирсэн. Би хилцсийн байранд ирээд 3 давхартны өрөөнд орсон. Тэр хүмүүсийг мэдүүлэг огт аваагүй. Надаас юу болсон гэж асуухаар нь би юу болсон талаар мэдэхгүй байна гэж хэлтэл чи яхаараа мэддэггүй юм. Хүн алчгаад гэж хэлээд намайг цахилгаан бороо хогоор цогсон. Тэгээд намайг доош буулгаж одоо сууж байгаа өрөөнд оруулж ирээд мэдүүлгээ өг гэж хэлсэн. Мэдүүлгээ өгөөд гарын үсэг зурсан л байлгүй дээ гэх мэдүүлгээ өгчээ. Мөн шүүгдэгч нь 2023 оны 4 сарын 23 болон 2024 оны 7 сарын 2-ны өдөр яллагтагчаар дахин мэдүүлгүүд бол өгсөн. Гэхдээ энэ мэдүүлгүүднээс яг онцгийн зүйл бол байгаагүй. Гэхдээ өгсөн мэдүүлэг бүр нь бага хэмжээгээр өөрчлөгдөж байгаа гэдгийг та бүхэн анзаарсан байх. За одоо ингээд шүүх хурлын хэсэг рүүгээ орцгоё. Шүүхийн хэдэлцүүлэг дээр шүүгдэгч Эрдэнэ мэдүүлэхдээ тухайн өдөр өглөө 6 цаг өнгөрч байхад босоод гал түлээд өмнөх оройн хийсэн хоолоо халаах гээд гэрийнхээ зүүн талаар явж байхад тоонны утас унсан байсныг харсан. Яагаад унсан юм бол гэж бодоод авч хавчуулаад галаа тулсан. Эхнэрээ дуудаад сэрэхгүй байхаар нь яасан бол гэж бодоод би эмнэлэг рүү залгасан. Тэгсэн чинь эмнэлэг утсаа аваагүй. Цагдаа руу залгасан утсаа авахаар нь би сайн мэдэхгүй байна. Манай эхнэр нас барсан юм шиг байна гэд дуудлага өгсөн. Та гэрийнхээ хаягийг хэл гэсэн. Би хаягаа сайн мэдэхгүй байсан тул дэлгүүрт хүлээж бай гэж хэлсэн. Нилийн удаан хүлээгээд ирэхгүй байхаар нь буруу дуудсан юм болов уу гэж бодоод байжсэн чинь ширээн дээр өмнөх орой ууж байсан архи байсан. Тэр архинаас 3 татаж аваад буцаад зам руу яваад нилийн хүлээж байсан чинь ирээгүй. Буцаад гэрлүүгөө очиод хүлээж бай эднэр ирэхгүй юм байна гэж ботоод буцаад гэртээрээ сууж байсан чинь цагдаа нар ирсэн гэв. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч буюу ээж нь мэдүүлэхдээ би 2022 оны 10 дугаар сарын 14-ний өдөр 15-аас 16 цагийн үед хотод ирсэн. Ирээд байж байсан чинь 17 цаг өнгөрч хахад манай охин над руу залгсан. Хоёулаа ярилцаж байхад ойр охин нь бие өвдөөд ажиллаа хийж чадсангүй гэж хэлсэн. Яагаад энэ талаар ярьж байгаа вэ гэхээр өмнө нь надад 100,000 төгрөг хадгалуулсан. Эрдэнэ бид хоёр гэрээ барьж чадахгүй байна. Машины нэг юм авах гэсэн 300 хэдэн мянган төгрөг гэж байна. Та энэ 100,000 төгрөгийг аваад байж дараа таныг ирэхэд охин нь ажиллаа хийж байгаад 7 хоногийн цалин дээрээ нэмээд авна гэж ярьж байсан. Би Эрдэнэний ах トゥ нарыг дуудаад бариулаач гэсэн. Дийлэхгүй байна гэд гэрийнхээ тухай ярьсаар байгаад нэгмэтгэд 18 цаг өнгөрсөн. За ээж Эрдэнэ ирж байх шиг байна. Жоох уусан юм шиг байна. Дараа ярий. Охин нь маргаашаас ажилдаа явна гэсэн. Ээж нь мөнгө аваад ирсэн шүү гэж хэлээд яриа минь дууссан. Оройхон залгаад ээж охин утсаа авахгүй юм гэсэн. Би наадах чинь ойр төгчөөл нь оройхон тараад ядраад байна. Яасан бэ гэсэн чинь охинтойгоо ярих гэхэд утсаа авахгүй байна. Та нэг хэлээд өгч гэсэн. Би өдөр ирүүл байсан ч оройхондоо жоохон халамцуу болсон байсан. Би эд нарын хэлсэн үг болгоноос яаж байгааг мэдэрдэг. Тэгээд би зээ охин дуугаа залгаад миний охин ээж чинь ярий гээд байна. Ээж чинь жоохон уусан юм шиг байна. Ээжтэйгээ хурдан ярьчих гэж хэлсэн. Маргааш өглөө нь би 9 цагийн үед босоод байжсэн чинь гинэтхэн утас дуурайад миний өөр нэг охин залгаад ээж ястаа баларсан юм боллоо. Дуламгч маань өнгөрсөн гэд байна гэж хэлсэн. Энэ хоёр элдв бусаар муудалцаад зүрх нь хаагдчихсан юм байх таа гэж бодсон. Тэр доороо цагдаагийн 3 дугаар хэлцээр яваад очсон. Эрдэнэ шал сатуу миний өдөөс гарч ирж байсан. Би орч чадахгүй шатан дээр уйлж унжаад сууж байхад Эрдэнэ би л хүүхдэгчин алаагүй шүү гэсэн. Би тэр үед энийг ингэсэн гэж үнэндээ бодоогохгүй яав та. Эрдэнэ минь гээд уйлаад ойжсэн. Цагдаа хүүхдэгчин тийшээ аваад явсан гэсэн. Эрдэнэг яах вэ гэхэд би цагдаад ирүүлжүүлээд өгдөө миний дүү. Энэ хэргийн хажуугаар би шал сохтөгнөр яах юм. Ингэж хариул наадах хүн чинь ч бас араас нь юу ч болох юм бэлээ гэж хэлсэн. Охин нь 12 дугаар анги төгсөх болоод эднэр хаяггүй байсан учраас охиныг нь өөртөө аваад дугаар аймагт сургаж байсан. Надад үнэндээ хэцүү байна. Би мэдүүлгийг нь уншаад хавтаст хэргийн материалтай танилцсан. Бүгдд нь миний охиныг буруутгасан байсанд айгүй их гомдолтой байна. Миний охин тийм муу хүн биш. Энэ хоёр уудаг байсныг мэднэ. Гэхдээ амьдралын төлөө явж чаддаг хүнд тусрах уу? Юм л бол Эрдэнэ гэдэг байсан. Нэг амьс авсан чи Эрдэнэд аваачиж өгнө гэдэг. Би Эрдэнэийг буруутгах гэж хэлж байгаа юм биш. Үнэний төлөө хэлж байна. Миний хувьд үнэхээр гомдолтой байна. Яагаад тэр хүнийг боож өгсөн болгоод байгаа юм бэ? Шүүх эмнэлгийн шинжилгээгээр согтуу байсан гэж гарсан. Согтуу хүнд тоононд өөрийгөө боогод өгөх чадвар байх уу? Оршуулгын зардал нэхэмжилж байна гэх мэдүүлгийг өгсөн байна. Насанд хүрээгүй гэрч буюу тэдний охин гэр бүлийн гишүүд
эцэг эхийнхээ эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхээ хэрэгжүүлж мэдүүлэг өгөхөөс татгалцсан юм байна. Харин мөрдлөгийн үед мэдүүлэг өгөхдөө хэрэг болдог өдөр буюу 2022 оны 10 дугаар сарын 14-ний өдөр эхлээд 23 цаг 30 минут өнгөрчхөд ээж над руу залгасан. Тухайн үед би гар утсаараа тоглож байсан учраас гар утсаа аваагүй. Тэгтэл эмээ над руу залгаад ээж чинь чамайг утсаа авахгүй байна гэдэг нь утсаа аваад ярьчихаа гэж хэлсэн. Тэгээд байж байтал удалгүй ээж дахиад залгахаар нь би утсаа автал миний охин юу хийж байна? Хичээл нь сайн уу? Аав нь өнөөдөр бас л согтуу ирлээ. Нэг их юм хийгээгүй юм шиг байна. Бас л согтуу ирлээгээд ойр зургийн юм ярьж байгаад яг сахын үед ээж нь охиндоо хайртай шүү. Охиноо санаад байна. Амралтаараа нэг ирээрээ миний охин ухаантайгаараа хүний дор битгий ороороо гих зэрэг зүйл ярьсан. Надтай ярих үедээ уучгсан юм шиг л байсан. Би яг хэр согтолттой байсныг нь мэдэхгүй байна. Цаана нь зурагт дуугараад байсан гэх мэдүүлэг өгсөн байдаг. Гэрчүүдийн мэдүүлгийн дараа улсын яллагчаас Эрдэнэт согтуурсан үедээ долмыг гэр бүлийн харилцаанаас үүдэлтэй маргааны улмаас маргалдаж улмаар хохирогч долмыг хоолойг нь уяагаар бож гэр бүлийн хүчирхийлэл үлдэж алсан гэмт хэргийг үйлдсэн болох хавтас хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдсон тул түүнийг эрүүгийн хуулийн тусгай ангийн 11-р зүйлийн 2 дахь хэсгийн 2-8 дахь залтанд заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай тооцох үндслээ гэж дүгнсэн. Харин шүүгдэгч Эрдэнэ нь 2 өмгөөлөгчтэй байсан. Эрдэнийн эхний өмгөөлөгч Эрдэнийг сэжигтнээр өгсөн мэдүүлгийг өмгөөлөгчгүйгээр эрүүдэн шүүж авсан. Сэжигтний мэдүүлгийг нөхөж хийсэн гэж харж байгаа. Хууль заасан үндслэл журмыг зөрчиж авсан бол нотлох баримтаар тооцогдохгүй, нотлох баримтаар үнэлэх боломжгүй. Мөрдөгчийн үйлдсэн шинжээч томилсон тогтоолд заасан асуултанд хариулсан шинжээчдийн хариулт зөрсөн, шинжээчдийн мэдүүлгүүд зөрүүтэй, шинжээчдийн дүгнэлт эргэлзээтэй дахин шинжилгээ хийх ёстой байхад нэмэлт шинжилгээ хийгээгүй гэсэн агуулгаар гин бурууг өгж өмгөөлсөн. Харин 2 дахь өмгөөлөгч нь охиных нь мэдүүлгээр гэрт нь хүн ирдэггүй, тайлбарыгаа чинь тайван байдлаа ямар нэг юм захиад байгаа юм шиг ярьсан гэдэг. Гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэдгийг тогтоогдсон баримт авахгүй, хашааны хаалга цооштой байсан эсэх нэг шил архийг хувааж авахд хүнд хэр зэргийн согтолт тогтоогдох эсэх шүүгдэгчийн гин буруутай эсэх нь эргэлзээтэй байх тул Эрдэнэ холбогдох эргийг хэрэгсэхгүй болгож түүний цагаатгах үндсэлтэй гэж дүгнсэн. Харин иргэдийн төлөөлөгч Эрдэнийг согтууруулах ондааны зүйл хэрэгэлсэн үедээ хамтран амьдрагч долмын хоолойг боож амь насыг хохироосон болох нь шүүх шинжилгээний дүгнэлт болон нотлох баримтуудаар тогтоогдож байх тул хүн алах гэмт хэргийг үйлдсэн гин буруутай гэж дүгнэлт гаргасан байдаг. Шүүх бүрэлдэхүүн Эрдэнийг сэжигтнээр өгсөн мэдүүлгийг нотлох баримтаас хасах, нотлох баримтаар тооцохгүй байх өмгөөлөгчдийн хүслийг хүлээн аваагүй ба Эрдэнийг хүн амны хэрэгт буруутай хэмээн үзсэн. Эрдэнэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ согтуурсан үедээ шөнийн цагаар гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүний хоолойг боож алсан, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас хүний амь нас хохирсон, хохирол учирсан, хор уршиг арилахгүй, нөхөгдөхгүй, шинж чанар, эрүүгийн хэрэг хянаа шийдвэрлэх ажиллагаанд оролцож буй харилцаа, хандлага, анх удаа гэмт хэрэгт холбогдсон 58 буюу өндөр настай гэх хувийн байдал зэргийг харгалзан түүнд 14 жилийн хугацаагаар хорих ялыг оногдуулахаар шийдвэрлсэн. Мөн долмын хууль ёсны төлөөлөгч буюу ээжд нь сэтгцэд учирсан хор оршийн нөхөн төлбөр 63 сая, оршуулгын зардалд 8,969 мянган төгрөгийг төлөх ёстой гэж шийдвэрлсэн байна. Like a muted scream, eyes in every corner, watching every move, dark secrets hidden.